Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book application болон M-Book Web-ээр сонсороо. Зохиолыг бичсэн Хайтан, дуу оруулсан Б. Оргил болд. Зүүдлээрээ. Нэгдүгээр хэсэг. Гадаа хүчтэй цагаалгаан захиж аадар бороо шаа гэсэн хүйтэн шөнө. Хүсэлжин ахаад л хар дараад сэрчгэв. Тэр нөмөрсөн хүнчлэнхэн булангаас хоёр гараараа тасадгсан чигтэн ямар нэг зүйлээс амь тэмцэн зугтаж буугаар зүүдлээд сэрсэн нь энэ байжээ. Яраглан байснаа сүултийн хашгирч сэрхтэн өндийн босцуулсан бүсгүй нөхөр сэрэн өндийг өдөө нойрмог нүдэн нухлан яасан ахаад л зүүдэлсэн үү гэж асуухад бүсгүй хардарсан зүуднээсээ сэрж бодит амьдралтан иргэн ирсэн байгаагаа харж гүнзгий амьсгаав нь тайвшраад толгой дохив. Нөхөр нь гарынхан алгаар духыг нь барьж үзв. Хүйтэн хөлс дааварснаас халангүй байж. За сайхан тайвшраад эргээд унтаарай. Өглөө бол хаач байсан юм. Жаахан ч болтгоо унтаад ав. Гэхэд хүсэлжин чи унтта. Миний хамт сангаад байна. Гээд юм олж уухаар орноос нь бослоо. Хэдий чамгүй зузаан хөшиг боловч цаана цагаалгааны хурц гэрлүүдийн дэргэд дэндүү нэмгэн тул хурц гэрэл цаглах бүрт өрөөг гэрэл түйлнэ. Тэр болгонд хүчтэй салхинд найган хийсэх моддын сүудэрч зэлгэр байшингийн хоосон ханаар нэг дурайн харагдахад бүсгүй унтлагын өрөөнөөс гарч явлаа. Гэрийн шаахан чимээ өргөн хонглоор цааш цөөрэтэн одоход буруу харан хөвцсөн залуу тэр төрөл гүн оронд автав. Галтгооны өрөөнд ирсэн бүсгүй унтраалганд хурууган хүргэхэд гэрэл мэлсгийн аслаа. Тэр хөргөгч онгойлгож хаалганд нэгнүүлж хийсэн цэвэр уснаас нэгийг авч задлав. Тэгээд нэг амсгаагаар хид том балгахад дотор нь сэрүүцэн тархин сэргэж арай дээртэн. Тэр ахин нэг ус аваад ажлын өрөөрөөгөн явлаа. Ажлын ширээнийхэн дэргэдэр нь сандлан татж суугаад цэврийн компьютерийнхоо нууц кодыг хиймэгц дэлгэц дээр түүний нөхөр төгөн авахулсан хуримын зураг гарч ирв. Хүсэлжин үүнийг хараад уртаар санаа алдавч сүлд хийж байсан ажлынхан хавцыг нээж харааны шилээ зүүн ажиллаж эхэллээ. Хүсэлжин бол зохиолч. Тэр өөрийнх содон нэрээр нэрлэгдсэн олон номнуудын эзэн. Богиногүйлгийн төврүүд, армаанууд, жүжигийн зохиолууд, заримдаа бүр дэлгэцийн зар сурталчилгааны зохиолч бичдэг. Зурагт радиогоор ихшиглэх хэд хэдэн дууны үгийг ч бичсэн нэгэн билээ. Хаа газар хүсэлжин гэж нэр дуулсан уран бүтээлчид оюутнууд түүний авьяас чадварыг уран үгээр магтан сайшаахаж. Харин энэ бүхэн түүнд бараг олиг болсон гэхэд болно. Шин залуу зохиолчид түүний бичвэрийг санааг жижиг чимэглэл чимэглэлээр өгүүлбэрүүдийг хуулбарлан ашиглахад тэр хамгийн дурггүй. Зохиолчдын эвлэл нэрэн дор нэгдэж эмтэнтхийн наадамд шүлэг нариглан сойгч хүсэлгүй. Зөвхөн өнөөдрөөрөн хандж сэтгэл дүүрэн амьдардаг нэгэн. Гэвч түүнд олон жил шаналсан зовлон бий. Хөдлөх тусам гүн шигддэг сорогч элс шиг л бодох тусам дотроос нь хэмлэн идэх мэт. Тэр энэ тухай өөрийнхөө сүүлийн өгүүллэгийн төвөртөн өөрийг нь төлөөлүүлэн дүр гаргаж мэдэрчгүй бүхнийг хүүрнэн өгүүлсэн билээ. Бэлэг хэмээх энэ дүр гихтэн багш. Харин түүний нөхөр нэртэй зохион бүтээгч. Хин хинэн улсынхан хөгжлийн төлөө энэ насанд дуустал ажиллахаар сэтгэл шулуудсан гэхэд болно. Тэдний амьдрал хангалуун,
Дутагдах, гажигдах зүйлгүй өнөөдрийг хүрсэн авч хэн хэнийх нь сэтгэлийн мухард шаналгаж явдаг булга харж чулуу бий. Тэр нь хүүхэд. Тэрээр нөхөртөөгөн ханилаад 10-аад жил болж байгаа боловч нэг ч удаа жирэмсэлж байсан удаагүй. Түүний нөхөр цээжний хөндийн мэс засалж шин залуу өсч яваа чадварлаг эмчийг эргүүлдэх охид бүсгүйчүүд ч чамгүй болон. Гэтэл ясалж авсан эхнэр нь үр хүүхэд төрүүлэхгүй 5 гаруй жил болоход эмч хүний үүднээс асуудал байна гэж таамаглажээ. Тэд цом эмнэлэгт үзүүлж хэрэгцээ шаардлагатай аминдим, эрдэс, витаминуудыг хэрэглэсэн ч нэмэр болсонгүй. Эмнэлэг зүүн талаас үр тогтоход хин хэн нь ямар ч асуудалгүй хэрнэ. Өнөөдрийг хүртэл нэг ч удаа жирэмслээгүй. Залуусын төдийгүй эмч нарын гайхширлыг төрүүлж сүүлдэн арга тасарчээ. Энэ талаар хин хэн нь аль болох бодохгүй хичээн бие биедээ огт ярихгүй байхаар тохиров. Нэгэн удаа бэлэг нэртэй үргэлжилсэн үгийн зохиолыг нь уншсан нэг уншигч түүний хаягаар захим шуудан илгээсэн байсныг олж уншаад хөхнөд нь хурж байжээ. Тус захим шууданд хэрв бэлэг үнэхээр бодит амьдрал дээр байдаг нэгэн бол би түүнд туслагтан эзэд баяртай байх болно гэсэн байж. Үнийг уншсан хүсэлжингийн инээд дургүй хоёр нь зэрэг хурж энэ гач дунтай амт намайг одоо юу гэж бодоод байгаа юм бол дураараа юм болох нь шивдэ гэж өөрийн ирэхгүй цугалдсаар өнөөх загтлыг ураад ил гал руу шидчихсэн билээ. Гал дотор ороод тал бүрээсийн шатаж игэлсэн цаасны тасархайд таны хүнддэгсэн долгор сүрэн гэсэн бичиг байсныг тэр хараагүй аж. Хүүхэн бүрийг эргүүлдэж явдаг бэлэн цэцэн хүүхдээ ир байхаас зайлахгүй гэж буруу бодсноор ийн урд шатаасан байжээ. 3 жилийн өмнөөс хин хэндэн хүүхдийн талаар ярихгүй байхаар тохирсон госууд өөр өөрийн салбартан том амжилт гаргасаар энэ хүрсэн билээ. Хоёр талынх нь аав ээж, ах дүү, садангийнхан уулзах бүртэн энэ сэдвийг нь хөндөж, шаналсан, шаргалсан сэтгэл дундуур нь хайр найргүй туучих учир тэд шаардлагатай үед утсаар мэдхээс өөрөөр холбогдох ч үсэлгүй болж. Удасны цаанаас ч ба наад хүүхэн чинь суваа юм уу хаашаа юм яхараа хүүхэд төрүүлэхгүй юм олон жил болчихдаг байна. Нас залуу байгаа дээрэн аяа бодигээ цалжхаж сайхан хүүхнүүд гудмаар нэг бэлчиж байгаад гэж эрмөний аав хөлчүүрхэн хэлэх нь тун чиг тэртэй. Чи эрүүл хийсэн биз дээ. Тэгэхээр наад эрмөн чинь л асуудалтай байж таарлаа. Эртхэн илүү дээр юм болоод өр хүүхэдтэй болвол чамд л хэрэгтэйсэн. Эмэгтэй хүн хөөгшрөх тусмаа эрүүл хүүхэд гаргах магадлал нь буурсаар бүр байхгүй болчт юм штэ. Одоо хайр сэтгэл гэж тэгж дэрвэх нас өнгөрсөн. Харин хөөгшөрсөн хойно хөлийг чинь хучих хүүхэдтэй л болсон дээр гэж хүсэлжингийн ээж өглөнө. Орон хоолн дээрийн том ширээний хоёр талд өөдөөдөөсөн харан суусан залуус өдрийн ажлынхан талаар ярилцавч хинхэн нь ээж аавтайхан удсаар ярьсныг хэлэхгүй болсоор уудсан. Хүсэлжин энэ удаад дурлал тусуудын ээдрээд амьдралын тухай шин жүжигэн зохиол өчөж байгаа. Энэ жүжигт 1830-аад оны үед Христийн сүм анхлан зохион байгуулагдаж байсан тэр үеэр анхны хэдэн гишүүдийн нэг болох залуу бүсгүй Лендад баптизм хүртэж байсан Жеральд дурлаж байгаагаар дүрслэгдэнэ. Тухайн зохиолын нэрс бөгөөд дайвар үйл явдлууд жинхэнэ болж өнгөрсөн боловч харилцан яриа хайр дурлал нь хүсэлжингийн өөрийн санаа ажээ. Тэр энэ зохиолоор нийгмийн үзэл санаа, шашин шүтлэг, үзэл сурталгын зүйл нэг талаараа хичнээн аюултай. Олон нийтийг буруу дэш чиглүүлвэл хүний амь гэж хичнээн үнцэнгүй зүйл болохыг харуулахыг зорж байгаа тул их хэмжээний судалгаа хийх шаардлагатай нь гарцаагүй. Ажлын ширээнийхэн ард ирж суусан цагаас хичнээн удсан юм бөө мэд. Нэг л мэдхэд ширээний гэрэл хэрэгцээгүй болсон байж.
Өглөөний нар ажлын өрөөг нь хийж буй зүйлийг нь уншиж буй номыг нь хангалттай гэрэлтүүлж байхыг хараад шилэн тайлан сандлаа налж хойш хэвтээд төр амс хийв. Өглөөг хамгийн сайхан эхлүүлэх зүйл бол халуун кофе шүү дээ. Кофе чанахаар галдгооны өрөө рүү явах замаараа унтлахын өрөөнийхэн хаалгыг сэмхэн нээтэл нөхөр нь аль хэдийн босоод ажилдаа явчихжээ. Бүсгүй кофе чанахаар явгаач мартчихад хан налан доош явган суулаа. Түүний дотроос ямар нэг хүнд зүйл зулгаан ийн суулгасан бөгөөд тэр зүйл зүрхийг нь мэрж өвдгөж явахыг мэдэрсэн. Хүсэлчин нулимс унахав. Хэсгийн сууж байгаад инглигэд юу дэрдэв гэж өөрөөсөө асуумагцсан. Хариулахын оронд босч зорьсон хийхээр алгав. Тэр хүнд хэцүү цаг үед ийм л байсан. Цаашдаач ийм л байх биз. Сэтгэлийн шаналлтайган нүүр тулгаас татгалзсан зүгтааж өөрөө өөрийгөө завгүй байлгах нэрийдлэр эцээж ядраан байгаа бүсгүй хизээ сүлд гоёж гангалж гадуур зугаалснаа ч мартаж юм. Учир нь орой сэрүүнд хөөхтөн хөдөлсөөр инээлтэн явах хосуудыг харж тэсхэн болоод удаж байгаа. Ирмүн түүнийг ийм зүйл хараад уйлах бүрт аргадаж тайвшруулахыг хичээдэг байсан бол тэр одоо уйлж гониглож буй эхнэрээс аль болох хол байхыг хичээх болсон нь илтэй. Бүсгүй ч өөрөө үүнийг анзаарч өөртөө надад шаналж байгаа ирмүүнийг улам зовоохгүй тулд бүхий сэтгэл хөдлөлөн нөхрөөсөө нууна. Нэг л мэдхэд тэд зочид буудалд эсвэл танихгүй айлд өдөр хоногон өнгөрүүлж буй мэд хүйтэн хүндий амьдралын хэв маяг руу хэнийн ч мэдлгүй гулсаар нэгмсэн автжээ. Өндлөнгөөс хэнийгэн гарсан бол хэлээд өгсөн. Гэвч өөрөн өөрсдийнхөө нүүрэнд аз жаргалтай гих хуурамч баг зүүн ойртох, туслах гэсэн хүмүүсээс дүлж зугтаах нь ийм боломж өгөхгүй мэдээж. 2 дугаар хэсэг. Өдийн нар хэвэх үед утсанд нь мессеж ирэв. Нэн уншихад өнөөдөр оройтон шүү. Шөлтөө хоол хийж идээрэй. Заавал идэн шүү гэсэн байжээ. Бүсгүй утасныхаа дэлгэцийг хурууны өндгөрөн дээш гүйлгэсээр энэ дугаараас ирсэн анхны мессежийг уншив. Түүн дээр өдрийн мэнд гарт минь ажил нь хэр байна да? Өдөр хоол захиалж идсэн биз дээ? Орой манайхан нэг газар жаахан сууж юм ярих юм байна. Нэг их оройтохгүй болохоор хүлээж угаарай. Чамаага тэрвэрээ дунтнаа гэсэн байв. Бүсгүй хариу бичив. Би хүлээж байх уу? Гэхэд тэр дорон ирсэн хариу нь хэрэггүй гэжээ. Хүсэлжин утасныхаа дэлгэцийг доош харуулн тавиад нүүрэн даран ширээгийн дэрлэж хэвдлээ. Гэтэл ундчихжээ. Өнгөрсөн шөнө хардарч зүүдлэн сэрснээс хойш эргэж унтаагүй бүсгүй ядарснаа ч мэдсэнгүй. Өдөржин ажилласан байлаа. Цэцэгт ногоон талаар хөлнөцгөн гүйх хүсэлжин нарны туяанд гэлвсэн нүдэн халахлахтан таатая инээмсэглэж байлаа. Учир нь түүний амьдарч буй хотод жилийн 4 улирлын 3-т нь бороо шивэрсээр өнгөрдөг. Ийм сайхан нарыг харахын мөрөөс болсон бүсгүй ширдэг шиг золж ургасан цэцгүүд дээр даашинсныхан хормайг хумж дээш тэнгэр лүү харан хэвдлээ. Одоо нарны халуун илч хамаг биеийг нь төөнөнө. Яг л хүйтэн харанхуй хайрцаг дотор байж угаад гарч ирсэн мэт санагдахад бээрсэн хөл гарынхын үзүүр сая нэг тавирч бүлээсэн. Бүлээн сэвэл зүр салхи хазар нүрийг нь элбэж богино тайрсан буржгар үсээр нь наад нь тоглох мэт нааш цааш хийсгэн байх нь ч таатай. Яг л энтэн үүр дүмэн хүлдчихмээр юм шиг мэдрэмж тэрхэн сур төрлөө.
урд нь сайн сайхан зүйл харах бүртэн эр мүнд хэлгсэн, эр мүнтэй хамт иргсэн, эр мүндээ амсуулгасан, эр мөн түүний бүх зүйл байсан. Гэтэл энэ удаад тэр энэ сайхан мэдрэмжийг зөвхөн өөрөө л авмаар, өөр хэнийгч бүр нөхрийгөө чинь давчрахыг хүссэнгүй. Учир нь сүүлийн 1 жилийн турш нөхрийгөө харах бүрт өөрийгөө буруудан мэдэрч нүдрүү нь игцэлж харах байтуган хамт байх хугацаанд хэлэх ярих нь цэгнэн хамаг мэдрэмжийн хомж хаагаад биеийн барьсаар суудаг болжээ. Үүнийг нь ч нөхөр нь мэдэрсэн болол та. Түүнийг удаан тэгж заваалгүй өөрийн хийх юмаа хийгээд өрөөндөн орчихдаг болсоор удсан. Тэгснийхэн дараа саяны урд амьсгаа аван биеэн суллаад аяхта кофегон тугтайхан балгана. Зүүдэнтэй ч бүрэн тайвширч чадахгүй нөхрийнхөө талаар ийм бодож хэвдсэн хүсэлжин зөвхөн өөртөө л сонсогдохоор зөөлөхөн тайван хүсэлжин минь тайвшир гэж хэдэнтэн давтан гэлэхэд дотор нь багч болов уучрлаа. Бүсгүй хөл гараа тал тийшин сунгаж нүдэн энсэн чихтэн сүнайхтан инээмсэглэж байв. Магадгүй инээмсэглийг эрмэн харсан бол хамаагүй дэрдэх байсан биз. Харамсалтай түүнд ийм боломж хавьд гарахгүй нь тодорхой. Бүсгүй дээш харсан чихтэн нарны халуун элж сэвэл зүр салхиар дамжин мэдрэмжийг нь мэлаах цэцэгний нялон үнэрийг мэдрэн таашааж сайн сайхан зүйл бодохоор хичээж байтал тоолгон орой хаваас нь нэлийн хэдэн алхамын цаана болдоо хүүхдийн дуу цанг нав. Хүсэлжин цочин эргэж тохоо дэрэн өндийн дуу гарсан зүг рүү хараахан бэлчээв. Зах нь харагдахгүй цэцэгт талаас өөр юу ч харагдсангүй. Бүсгүй боцож хэвтээд нүдэн ан төвлөрхийг хичээлээ. Гэтэл ахаад тэр зүгээс хүүхдийн цангинсан инээд дуулдав. Гэхдээ өмнөхөөсөн арай хол байгаа мэт. Нэлээн цаан сонсогдно. Хүсэлжин өндийн босоод тэр зүг рүү хизээ мэдгүй гүөхд бэлэн харагдана. Энэ бүхэн өнөөх танил хардарсан зүйдэ гэдгийг бүсгүй мэдэж байгаач. Зүүдэнтэй ч болов нойтон сармустай амтан тэрвэрж үзэх хүсэлтийн хөдлөгдөн чимээ чагнаа зогсож байгаа нь энэ байлээ. Хэсэг зогслоо. Ахиж дуугарсангүй юм. Гордлог тасрахын өмнө наашир гэж дуудах чимээ тэртээ цаанаа сонсогдох нь тэр. Үхэрв энэ зүг рүү сонссон зүйлийн дагаж говл зүүднээсээ сэрэгтэн байдгарын хөлөрч гисэн бас амрах байтуган улам ядарчихсан сэрхийг мэдэж байла. Гэсэн ч хүсэлчин шууд л тэр зүг рүү гүйв. Гүйх тусам алсран холдох хүүхдийн инээд хамаг хүчээрэн хурдан гүйхийг хичээвч газар хороож чадахгүй байгаа зэрэг нэг л танил санагдаж эхлэв. Учир нь эндээс бүх зүйл эхэлдэг. Бүсгүй доош гартал ярайсан их цэцэгнүүд хаашаа ч алга болоод шарлаж хатсан нарийн өмснүүд дээгүүр тадсан шавар шалбааг дундуур туучиж байгаа мэдэв. Байдал эвгүүдэж уг мэдэрсэн бүсгүй буцаад эрэхтэл тэр жигтэй нилийсэн их ус руу доош цүлхийн орчихлоо. Яг л гол үерэлжихэд ширэн урсгалаараа бүсгүй хаман орсох мэт. Хөл алдан унсан хүсэлжин гараан сарвалзуулан усны мандал дээр гарч санаата татвалзан байхад анижнээс нь нүдэнд нь 5 орчим насны жаахан охин живсэн байртай харагдаад өнгөрөв. Амьд гарахаар тэмцэлдэж амьсгал авах гэж тийжилж байсан ч тэр хүүхэд рүү сэлэхэр гараан сарвалзуулж байтал тас хийх чимээ гарлаа. Хүсэлжин цочин сэрв. Тэр ширээг нь дэрэлсэн чигтэн унтчихаж. Зүүдэндэн сэлэхийг оролдон байхтан унтаа чигэрэн гараан сарвалзуулсаар ширээний чийдэнгийн түлхээд унахчихсан байж. Шалан дээр унсан чийдэнгийн чимээнээр азвалж аимшигт хардарсан зүүднээс сая нэг юм сэрээд цамцсан нэвтгөлөрсөн бууга мэдэрлээ.
Хамгийн хачиргалтай нь энэ зүүд өдөр ирэх тусам илүү тод, илүү урт болж бүг тэр мэдэрч байв. Хэдий зүүд ч гэлэн тэр гол руу хөл алдан орох бүрт хүйтэн ус хамаг биеийг нь хайрч байх шиг амьсгалан давчтан юугүй живэх мэт цээж хүндүрлэн өвдөхийгч тэр зүүдлэх бүртээ мэдрэх болжээ. Хөмсгөн зангидсаар нүдэн анин сандлан хоошналан хөвтөөд нэг гараар нь дугаан барин тайвширхыг оролдохдоо нөгөө гараа нь цээжин дээр нь тавьж зүрхний түргэн цохилдон намжаах мэтэр мэдрэн хөвтөнө. Ширээний чийдэн унаж хагарснаар өрөө хэдийн харанхуу болсон ч энэ нь түүний зүүдний хажууд төдийлөн аимшигтай мэдрэмж төрүүлэхгүй байв. Хэсэг энэ суугаад тайвширсныхаа дараа өндийн босч цаг анхаарав. Үүрийн 4 цаг. Гэтэл нөхөр нь ирээгүй байв. Тэр хизээж ингэж удах ёсгүй дээ. Удаж ч байгаагүй гэж санаа зовон утсаараа түүн рүү хэдэнтийн залгавч дуудлага хүлээн авах боломжгүй байгааг тайлбарлах автомат хариулагчаас өөр хариу үгүй. Арай хийж тайвширсан зүрх нь эргэн сандарч эхлэхэд бүсгүй өрөөнд дотор нааш цааш алгасаар өглөөний нартай золгожээ. Нөхөртөө санаа зовсон сэтгэлийнх нь хажуугаар хэд дахин давтаж зүүдлэгдсэн хар дарсан зүүднийхэн тухай бодол толгойноос нь ч мөн гарсангүй. Яг ямар учраас яагаад гэсэн асуултуудад өөрөө хариулж чадахгүйгээс гадна хэн хариулахыг ч мэдэхгүй. Тэгсэн атлан бараг унтах бүртийн зүүдлэх энэ зүүд ямар нэг учиртайгаас зайлахгүй гэж бодно. Ингэж санаа зовж нааш цааш алхан твдэж байснаас ямар нэг зүйл хийх нь зөв гэж шийдсэн бүсгүй хувцслан гэрээсэн гарч замын унаанд суув. Тэр нөхрийнхөө ажлын газрыг зааж өгөөд хурдлахыг ч мөн хүслээ. Учир нь тэр гэрээсэн гаралгүй удснаас олон хүний дунд байхын түүнд нөхрийнхөө хажууд удаан байхаас ч тавгүй мэдрэмж төрүүлдгийг сайн мэднэ. Эрмөнийг харж хадл буцна гэж өөрийгөө нь тайвшруулан амлаж байтал унаа зорьсон газартаа ирснийг жолооч түүнд мэдэгдэв. Халаасан дах задгаа мөнгөөр нь тооцоо хийгээд эмнэлгийн хаалгаар орохдон шил толь болсон багнанд өөрийгөө хальдхан толдоод өс зүсэн янзлага айдлаа. Хүлэн авагч дээр очиж Эрмөн эмч ажил дээр байна уу? Эрмөн эмч за 4 хүлээгээрэй. Хэд дугаарийн өрөөнд байдаг вэ? Уучлаарай та үзлэгийн цаг аваагүй бол эмчийн өрөөнд шууд очих боломжгүй. Зөвхөн үзлэгийн цаг авсан эмч үйлчлүүлэгчид цагийн хуваарийн дагуу эмчтэй уулзах хэрэгтэй байгаа. Гэж хэлээд ээлдгэр инэмсэглэх нь бүсгүйг үл тоож байгаа мэт сэтгэл төрүүлхэн тэр. Бүсгүй нөөрлөгөн унжсан үсэн хойш илээд нэлээд бохимдсан байртай. Би ихнэрийн угаа юм. Надад хэд дугаарийн өрөөнд манай нөхөр ажилдгийг хэлээд өг. Уучлаарай. Хэрвээ Эрмөн эмч үйлчлүүлэгчтэй байвал та шууд орох боломжгүй юм. Тэгэхээр би систем дээрээс Эрмөн эмч дээр үйлчлүүлэгч үйлчилж байгаа эсхийг шалгаад хэрэг үгүй байвал эмчийн цагийн хуваарийг мөн шалгаад танд мэдэгдэе. Та тэр хүлээлгийн сандал дээр суугаад түр хүлээж авахгүй юу? Юу яриад байгаа юм бэ? Би яахаараа хүлээх ёстой юм? Би ихнэр нь байна. Би нөхөртөөгөө уулзах гэж ажил дээр нэрчгээд чамаар цаг заалгуулад байж явах хэрэггүй гэж дуугаан өндөрсгөн хэлээд дэрэгдүрэн зөрөөд алхчихв. Харин хүлэн авахч бүсгүй хүсэлжингийн хойноос та ингэж дураараа орж болохгүй хүлээгээрэй гэж орилсоор ард гоцрорлоо. Эрмөний өрөөний хаалгыг олох гэж удсангүй. Олон үйлчлүүлэгчтэй тус тасаг руу нороход хамгийн ихний хаалган дээрх Эрмөн гэсэн нэр бүсгүйг угтлаа. Тэр хаалганы бариулыг даран түлхэхэд хаалга цоожтой байв. Гэтэл хаалганы цаанаас залуу бүсгүн эргэлэн хөхрөх дуу эрэгтэй хүний чимээг уйлтаа гэж шивнэхтэй хослон сонсогджээ. 3 дугаар хэсэг. Хөсөлжин шууд л хаалгыг нүдэж эхлэв. Тэр нүрээ наагшахан мойртоод нөхрийгөө нэрээр нь дуудахын ч мартсангүй. Тэгэхэд хаалганы цаан төжигнэх чимээ гарч байсан нь хэн нэгний алхаа хаалганд ойртож дараагаар нь төгжээ торгхийн он гойлоо.
Бүсгүй шууд л нөхрийнхөө дэрэгдүр дайран өрөө рүү нороход түүний эрүүл ухаан хаашаа ч юм тэнж оджээ. Үүнийг хүсэлжин өөрөө ч анзаарсангүй. Хамгийн түрүүнд уулзалтын ширэн дээр өрсөн их бичиг цаасны дэргэд залуу совлогч бүсгүй гартан үзэг вэрэн суугаан харагдав. Түүний дэргэд ирээд "Чи яагаад энд байгаа юм?" гэж хашгиран асуув. Эрмөн аргаа барьсан байртай нүүрэн элен "Хүслээ. Чи яагаад байгаа юм бэ?" гэхэд эхнэр нь "Чи дуугүй байж. Би энэ хүүхэнтэй юм ярьж байна. Хөөе, чи намайг сонсож байна уу? Чи энд миний нөхөртэй хоёулахны юу хийж байгаа юм?" гэж ахин ашгарч асуухтан совлогчийн мөрнөөс чангаагаад авхан тэр. Совлогч юуг буруу хийсний мэдэхгүй айсантан мөрөн хавчин бүлтэлцэж суухыг харсан Эрмөн хаалгаан татан хаагаад хүсэлжингийн гараас татан "Чи ч одоо мэдрэл муутай юм уу? Хар өглөөгөр юу хийж байгаа юм? Хин чамайг дуудсан юм?" гэж бохимдангуй өгүүлэхэд бүсгүй. "Би нөхрийнхөө ажил дээр хэлэхгүйгээр ирэх нь буруу юм уу? Тэр тусмаа өнгөрсөн шин ирээгүй нөхрийнхөө ажил дээр эсэм мэнд байгаа үгүйг нь мэдэж өөрийн нүдээр харж уулзаж тайвшрах гэж ирсэн юм. Ингэхдээ би чамаас заавал асуух хэрэгтэй юм уу? Эсвэл тэр үүдний хүлээн авахтаа чинь уулзаж Эрмөн эмчтэй хоёулахны уулзах цаг авах уу? Яг энэ хүүхэн шиг" гэж совлогчийг хуруугаар анчижлан цаалаа. Төрүүнээс хойш байж суух газран олж ядаж буй совлогч бүсгүйг Эрмөн гар гэж дохиод эхнэрийг нь тайвшруулахаар оролдов. Бүсгүй гүн гаргад хүсэлжин уурлан "Чи хайж гэнэ үү? Хүрээд ир" гэж орилох нь хонглоор нэг цөөрэтэн. Өвчтнүүд болон ажилтан эмч нараа санаа зовсон Эрмөн хаалгаан төгжээд эхнэрийнхээ мөрнөөс тэврэн буудан дээр суулгав. Энэ зураан эхнэрийнхээ нүд рүү харсан залуу цочин тав хийсэн ч биеийн барихыг хичээнэ. Учир нь түүний нүд улаанараа эргэж завжаар нь хөөс захрах нь холгүй шүлсэн өсчүүлэн дайрна. Тэр яг л өөр хүн шиг аашилж байлаа. Эрмөн аль болох тайвнаар ярилцахыг эрмэлзсэн. "Чи эрен гээд уццсан бол би ярих байсан шүү дээ. Өнгөрсөн шин манай тасгийн нэг хүний бие муудаад" гэхэд бүсгүй нөхрийнхөө үгийг таслан "Би чамраа залгасан. Би чамайг шүнжин хүлээгээд өглөө бол залгасан. Чиний удас салгаатай байсан. Тэгэхэд би яаж ярих юм чамтай?" "Цэнэг нь дуусчихсан л юм байлгүй дээ. Угаасаа шарах завгүй ажиллаж байгааг нь чи харж гин үү? Ядаж манайх өргөтгөл хийх гэж түүн шаардлагатай нэг төхөөрөмжийн захиалгыг намайг хариуц" гэхэд бүсгүй мөн л яриаг нь тасалж. "Тэгвэл энэ хүүхэнд юу хийж байгаа юм? Арай чиний дээр тоног төхөөрөмж чинь юм биш үсттэй." "Хүслээ. Чи чинь ирүүл үү? Наад ширээн дээр өрөөд олон бичиг баримт судалгааны ажлуудыг хараа л та. Энэ бүгдийг би яаж 7 хоногийн дотор орчуулж уншиж чадах юм? Саяны совлогч Герман сургуульд төгссөн юм. Тэгээд надад тусалж байгаа юм." "Чи намайг доромжлоод гэнэ үү? Би юу ч мэдэхгүй байхдаа л чамтай суусан. Гэтэл чи өнөөдөр надаас илүү боловсралтай гэж яаж ичгүй хэлж чадчихна. Хүлийн авагчтай хүн битгий оруул гэж захиад хаалга дангинд л төгжчихээд хаалганы хацаан чимээг өгч шивнэлдэж эрхлэлдэж авсан биз дээ. Намайг ороод ирэхэд л айсан дүр эсгэж суунуу та хоёр. Чи галзуурсан байгаа. Гэртээ гараад байж бай. Орой очоод ярилцъя." "Үгүй, яг одоо ярилцсан" гэж хэлэхдээ буудан дээрээс нь босч зогслоо. Эрмөн "Хүслээ, би гойж байна. Би маш их ажилтаа бас стресстэй байна. Намайг тэнэг үг битгий хэлүүлээч. Битгий намайг уурлуулаач. Хоёулаа гэр бүлийнхээ дотоод асуудлыг гэртээ ярилцъя" гэж эхнэрийн аль болох аргадах байдалтай өгүүлв. "Би чамд үгүй гэж хэлсэн шүү. Нөхөр нь гэртээ ирэхгүй байхад эхнэр нь тэр гэр бүлийнхээ асуудлыг хинтээ ярих юм. Би хин юм? Чиний хувьд би хин юм бэ Эрмэн ээ?" гэж хашгирахтан толгойг нь сэгсрэн үсийн зулгааж байлаа. Залуу доош харан дуугүй суугаад хүсэлж нь дэрэгд нь очиж цөргөхрэн уйлж түүний гарнаас чангаан уйлна. "Би чиний ёсолж авсан ихнэр байтал ажил дээр чинь ч дураараа ирж болохгүй. Чи намайг хүүхэд гаргаж болохгүй, чадахгүй болохоор ингэж дээрлэхэж араар минь тавьж байгаа хэрэггүй. Би чиний төлөө бүхий л амьдралаа золиослж чиний өмнө буруутай юм шиг амьдардаг. Тэгтэл эцэст нь энэ үү?" гэж гомдлоход Эрмүнэ намун дуугаараа "Өчигдөр орой манай тасгийн өвчтөн нас барчихсан.
надаас болоод. Гэхэд үүнийг сонссон эхнэр нь сая нэг ухаан орж өвдөг дээрэн сөхрөн унав. Ирмэн үргэлжлүүлэн би чадах бүхнийг хийсэн. Гэхдээ аварч чадаагүй. Харин тэр сувлагч намайг тайвшруулах гэж ирсэн юм. Чамайг ирнэ гэж бодоогүй. Чиний бодож байгаа шиг тийм зөвлөж болоогүй. Би сэтгэлээр унсан, гударсан, итгэл найдвараа алдсан. Асар их буруутай үйлдэл хийж хүн алжгаад чам дээр очмооргүй байсан юм. Чиний сэтгэл зүй хичнээн хэзээ байгааг би мэддэг байтал ажлын стресс, муу энерги чамд авчирч өгмөргүй байсан юм. Тийм болохоор л ажил дээрээ хонсон юм. Намайг уучлаарай гэж хэлэхдээ ирмэн уйлж байв. Хүсэлжингийн толгойг хэн нэгэн зохиод авах шиг болов. Харин тэгэхэд саруул ухаан нь цэлмэж, нүд нь нээгдэх шиг болоход тэр эргэн тойрнон ажиглаж, хэдхэн минутын өмнө болж өнгөрсөн бүхнийг өөрийнхөө гаргасан аашаврыг хэлсэн үгсийн цөм зүүд байгаасаа гэж хүснэ. Тэр бол төрөлхийн даруухан, төлөв төвшин, өгдөө цөөтөө бүсгүй билээ. Гэрвэл ойр дотны гэсэн хүн бүр түүнийг ингэж дүгндэг. Гэтэл түрүүний болсон үйл явдалд гол дүрээр оролцсон хүсэлчин бусдын дүгндэг хардаг тэр бүсгүй огтоосон биш юм шиг санагдана. Яг л согтуухан агсам тавьж хамаг зүйлийн нурааж сүйдэлчгээд ухаан орж сэргийхтэн харамсдаг шиг. Эргэж санахад өөрөөсөө ч яах шиг. Яг л түүний дотор сэтгэлийн мохорт нь нуугдж байсан тэр их гомдол даланган сэт татаж үерлэн урсах шиг. Гэхдээ энэ гомдол түүнийг төрөхтөл хамт үүсэн бий болсон юм шиг мэдрэгдэж буй гайхмаар. Бүсгүй нөхрөөсөн уучлалт гуйсан болоод өрөөнөөс нь гарав. Өөд чиглэн хонгилоор алхахад хүмбэр түүнийг гайхсан, жигшсэн нүдээр харах шиг санагдахад тэр урд урдныхаас илүү тавгүй байдалд байгаа мэдэрлээ. Замын хажууд гараан өргөж зогсоод эхний унаанд суугаад гэрийн зааж өгөв. Гэртэн орж ирмэгцэн бүх хөшгөн хааж аваад ажлын өрөөндөн орон ширээгэн дэрлэж хэвтээд дотрон онгойтол уйлж авлаа. Түүний дотор арай дээрдэж эхлэхэд толгой дотроо орж ирсэн бүхнийг хооронд нь уйж холбон шин зохиолынхон эхлэлийг тавив. Энэ зохиолын гол дүрийг Гялба гэнэ. Тэр хотын захын гэр хороололд олон хүүхэдтэйгэн бужигнан амьдардаг. Сайн хантай, сайхан гэр бүл зохиож, тайван тогтун амьдрал зохиох нь түүний хар багын мөрөөдөл байсан ч тэр хизээч мөрөөдлөө биелүүлж чадгааргүй болсон гэхэд болно. Учир нь тэр жил дараалан төрсэн 2-оос дээш насны зөрүүтэй 4 гээд нийт 7 хүүхэдтэй. Улсаас өгдөг хүүхдийн мөнгө, түүн дээр алдар тэхийн мөнгө гээд тэтгэмж, тэтгэврийн хэдэн төгрөгөөр гол зогооно. Нөхөр нь ажил хийх нэрийдлэр хөдөө гадаа явж хүүхэн шуухан эргүүлэх даанч хөл хөнгөнтэй нэгэн. Явлаа гээд Гялба болон хүүхдүүддээ даанч тосхгүй нэгэн. Зөвхөн өөрийгөө гойж гангалахаас цаашаагүй. Магадгүй танихгүй нэгэн түүнтэй таарсан бол хизээч гэр хороолд амьдардаг. Цуварсан олон хүүхэдтэй хормойгоо жирсэн эхнэртэй гэж хэлэхгүй. Алсан хэдэн төгөргөн авгаа хүүхэн эрхлүүлэхэд зарах нөхөртөн гомдсон Гялба хаяан өгчөгдөх ч юм уу гэж бодно. Ард үлдэх хэдэн хүүхдийн бодохоор үхэж үлж чадна. Ийм бодсон бодлоос хойш эмээх мэт хэдэн май нэвлүүлж уншаад гэртээ ховд сугаахаар төмпөнгөн тэрсээр гадаа гарна. Нөхрийнхэн хувьд хөнгөмсөг зангаасан болж эхнэрийг гомдож хэдэн хүүхэд нь өнчөрхөн шахсан удаад эндүү олон. Тэр болгонд өөрийгөө огт гэмгүй мэт аашилж өршөөл ирэн сөхөрч жинхэнэ жүжиг тавина гэгч нь болно доо. Гэхдээ тэр нэгэн өдрийг хүртэл хамар хашааны хүүхнээс нөхрийнхөө тухай таагүй сураг дуулжээ.
Сүүлийн үед нөхрийнх нь бөөр өвдөж байна гэж янзаглан хэвдэх нь их болж хөдөлгөөн байжээ. Өнөө цаг наргүй дуудаад байдаг ажил нь ч залгахаан болсон байв. Яралтай имчилгээ хийхгүй бол болохгүй гэсэн шалдаг хэлээд олсон хэдэн төгрөгөн бүгдийг нь эм таринт зарж гаж. Энэ сар ахиатлах хүүхдийн мөнгө бодол өмөх махтай залгахгүй нь гэж бодсон Галба олон юм ярьсангүй. Гэтэл хамар хашааны хүүхэн хөгшин аавыгаа үзүүлж яваад нэгдсэн эмнэлэгт нөхөртөө таарчээ. Тэр сөвлөгч хүүхэнд сугдуулаад эмнэлгийн хонглоор симбитл алхаж явахыг нь хараад Галбад хэлсэн тэр байлаа. Бүсгүй түүнийг сонссон тэр удаан давхин очив. Нөхөр нь түүнийг хараад хамгийн түрүүнд хэлсэн үг нь хэн чамайг дуудсан юм байжээ. 4-р хэсэг. Хүсэлжин зохиолынхон гол дүрийн зан аран шин хандлага, дотоод мэдрэмж, түүнийг гадагшлуулан илэрхийлэх байдал байтугай. Гэр доторх огшил тавилгууд гадаа хашаа хороо тэр байтугай умгар гэрийг нь хүртэл уншигчдын нүдэнд харагдтал дүрслэн бичиж байгаа өөрөө өөрийгөө ч гайхна. Хүсэд ирдэггүй түүний тойрвох онгод энэ удаад дээрээс нь аадар шиг асгаж бижих өг бүр нь хэдийн цээжилсэн юм шиг л урсан орж ирж байлаа. Галба бүсгүйн азгүй хувь тавилан туулж өнгөрүүлсэн бүхнийг цугас дурдаад яг тэр мөчөд болж буй үйл явдал руу аажмаар гулсан орготон нөхрийнхөө хэлсэн хүйтэн хүндий үгсэд гомдож цөхөрж бууг нь уншигчдын доторыг урагдтал бичлээ. Магадгүй уран зураг байсан бол нүдэнд нь цэйлхэнсэн тэр нулимсэн дусал хэрхэн яаж газрыг нь зүсж урсаад газар тун нь шингэж буйг өнгө будгаар дүрсэлж жинхэнэ юм шиг харсан хүн өрөвдөж уйлмаар сэтгэл нь эмзэглэмэр болтол үгийн урнаар зурхийг хичээв. Хүсэлжингийн хичээл зүтгэлж талаар болсонгүй. Тэр яг л энэ бүхнийг өөрөө туулж мэдэрсэн юм шиг бичиж байлаа. Урд урдны зохиолуудынхан дүрд орж бодлоос нь гарсан тэр хүмүүстэй цуг хямарч, цуг баярлаж, цуг чаргаж, цуг шаналж байсан ч энэ удаагийн шиг мэдрэгдэж байсан нь нэгэн ч үгүй. Гэхдээ энэ мэдрэмжийг хүсэлчин гайхаж эмээж бас баяртайгаар хүлээн авч өөрийнх нь биеэр урсах тэр нандин сэтгэлийн очборыг зохиолдсон шингэн цаасан дээр буулгахыг хичээнэ. Хаалганы төгжээ торхин дуугарх чимээнээр сая бодит амьдрал дээрэн газардсан бүсгүй бижсэн зохиолон эргүүлнийг харвал өглөөнөөс хойш нийт 10 хуудсыг бичжээ. Нар дөнгөж орой дээр ирсэн байв. Нөхөр нь ирэх цаг болоогүй. Гүтэгтэл хэн гэж өрөөсөн асуугаад сандлаасаа өндийхэд ажлынх нь өрөөний хаалга сэмхэн нээгдлээ. Гарсан бяцхан заагаар нь шаган гарсан эрмүн гэмшингүй байртай ажиллаа хийж байна уу? Надтай ярилцах зав байна уу? гэж асуув. Бүсгүйч толгой дохиод өрөөнөөс гарав. Тэд галтгооны өрөөндөх хоолны ширээний хоёр талд өөдөөдсөн харан суусан чихтэн хэдэн хором дуугүй суулаа. Эрмүн төрүүлэн ам нээж болсон үйл явдалд чамаас уучлалт гоох гэсэн юм ээ. Би чам руу гэртээ очихгүй талаараа мэдэгдэх ёстой байсан юм. Бас болж өнгөрсөн бүхнэж хэлэх ёстой байсан юм. Гэхдээ би намайг ойлгоосоо гэж хүсэж байна. Би зөвхөн чамайг л тайван байлгах гэж санаагч нь зовоохгүй гэсэндээ хэлээгүй юм шүү. Тэрнээс өөр санаа байхгүй. Үгүй, чиний буруу биш. Харин намайг уучлаарай. Би тэр үед яагаад ийм зүйл хийснээ одоо ч ойлгохгүй байна. Би л тэгэх хэрэггүй байсан юм. Ингэх хэрэггүй те. Өөрийгөө битгий буруутгах. Мэдээж ихнэр хүн нөхрийгөө хэлсрэггүй алга болоход санаа зовно штэ. Харин чиний тэр сэтгэлийг ойлгохгүй муухай үг хэлж гомдоосон бол намайг уучлаарай. Эрмүнэ. Гэж залуу тоолгоогон өргөн ихнэрлүүгэн асуусан харцаар гаргахад тэрнийг зүйл хэлэх гэснэн болчих шиг толгоогон зөөлөн сэгсрээд
Юу ч шээ. Намайг уучлаарай гэх гэсэн юм. Хоёулаа ихэж хин хинээсээ уучлалгох буруу зүйл хийхгүй бай тийхүү. Чи надад амлаач. Би чамд амлаж байна. Гэхэд бүсгүй толгой дохив. Гэхдээ түүний дотор эрмүүнд хэлж тайвшрах төг төмөн бодол. Түүнтэй зөвлөлдөх мянган асуудал байсан ч тэр энэ удаад тэр бүхнийг нь залгиад өнгөрлөө. Эрмүүн ихэд ядарсан бол та орд оргитл хурих хэрнэ. Харин хүсэлжингийн нойр хүрсэнгүй. Тэр бас шилэн аяганд хүйтэн ус дундуур хийж барайд эмийн сангийнхан хайрцгийн өмнө очин хэзэг зогсов. Түүний тарих би аль аль нь болохгүй гэж хашгирч байвч дотроос нь гарах дуу хоол болно гэж байлаа. Бүсгүй эмийн хайрцгийг нэн задлаад оргисон нойрны эмнээс авч нэгийг хилэн дэрийн тавин магтсан. Гартаа барьсан шилэн аягтаа усан нэг амсгаагаар ууж орхив. Орондон иргэн орсон хойны хэсэг хөрвөөж байтал завхэн хүндэрч нойрондон дийлдэн унтав. Хүйтэн бороо шаагна. Харин бүсгүй будаг нь галзарсан хуучин модон цонхны дэргэд зогсоод бороон туслуу цонхны галдар шилийг хэрхэн угааж өгөөг ширтэн зогсох аж. Бүсгүй зүүдэлж байгаагаа мэднэ. Тэр цаг үргэлж элдв сонин зүүдэлдэг тул сүгэлтийн дасчхууд хаана байгаагаа ч гайхаж харах юм болжээ. Тэгэж үтэл ард нь модон шалж яхрах чимээ гарлаа. Хүсэлчин цочин эргэж харав. Тэгснээ үргэлжлүүлэн ямар нэг хүнд юм чирэг шиг чимээж гарлаа. Хүнд гутлаар ахаад нэг алхах чимээ гарахад араас нь мөн л чирэг чимээ гарна. Бүсгүй хэсэг тээнгэлзэн зогсоод чимээ гарах тэр зүг рүү алхаж яваад төөрчгөв. Нэг мэдхэд тэр дутуу баригдсан байшингийн дотор тэнж явхан тэр. Гадаа усан бороо цодгсон хэвээр. Эргэн тойрнон харж байтал хүүхдийн инех дүү их цартан сонсогдчихэ. Бүсгүй мөн л цочин эргэж харахад ард нь хэнч байсангүй. Харин өнөө инех чимээ алсад сонсогдоход хүсэлж нь тэр зүг рүү үгүй ба. Хөл дорн хагархай тоосгоноос авахуулаад барилгын элдв хог тээглээд золтой л унчихгүй. Гэсэн ч хүүхдийн араас гөөх ястай юм шиг мэдрэмж нь хөдлөхөд тэр харанхуугаар түүндэн хөдлөгдөн гүйсээр. Нэг л мэдхэд дутуу барьсан барилгын хаалга хийхээр гаргасан том нөхний өмнө ирсэн байв. Гэтэл юуг үер болов уу гэлтэн их ус давалгаалж ирээд бүсгүйг хаман одлоо. Тэр гараан савчин сэлхээр оролдох зуран дэрэг дүрэн живжингөрсөн хүүхдийн биеинд шүргэн алдахад тэр усны ёроол руу живсэр алга боллоо. Хүсэлжин цочин сэрв. Түүний хашгирах чимээнээр эрэм өнжсэржээ. Бүсгүйг ингэртэн дэврээд тайвшруулахаар аргадахад тэр дагж нь чичирч зүүдэндээ хүүхдэд шүргсэн гараан тэрвэрч уйлахаж. Эрмөн эхнэрийнхэн духан дээр үнсэн тайвшир. Ахад нөгөө зөөдөө. Гэхэд бүсгүй арай ихийн толгой догчээ. Түүний толгой дотор болоод байгаа энэ зүйлийг өвчин бол онцлоод эмчлэх гэсэн. Гэтэл өнөө хүртэл нэг зүүдийн давтан ийм зүүдэлсэр түүнийсэн болж сэтгэц готролд орж өдрөөс өдөрт хөөрчлөгдөж байгаа эхнэрийн харахаас өөрөөр тосолж чадахгүй дэн эрмөн ихэд гутарна. Амралтын өдрийн өглөө эрт болсон эрмөн аяг шанах дүжгнүүлэх чимээнээр бүсгүй сэрлээ. Гэхдээ өнгөрсөн шөнө ууж унтсан нойрсуулах үйлчилгээтэй эмнийхэн цаасыг нууха мардснаа санаж орноос нь год үсрэн босоод зочны өрөөндөн оржээ. Азар өнөөх цаас байрандам байна. Эрмэн хараагүй болтой гэж бодон түүнийг халааслахад эрмэн араас нь тэрвэрэн хазар дээр нь үнсэж сайхан амарсан уу гэж мэдчихлээ. Залуус 7 хоног бүрийн эхний амралтын өдрийг гэр бүлийн өдөр болгон зарлаад энэ өдөр тэд тогтмол агаард гарч ухаар тохирлжлаа. Энэ өдөр хэн хэн нь ажиллахгүй
Өөр зүйл сатаарахгүй, зөвхөн өөрсдөдөө цаг гарган болзож явахаар ярилцаж шийдэжээ. Ирмөний бэлдсэн жаалжуул хүнсийг авч хотоос гаргахаар нарийн замаар давхина. Хүсэлж нь юу юунаас илүү баяртай байгаа бол та. Машины цонхоор гараан гарган цэвэр агаар сэрүүн салхийг мэдрэн таашааж үй нөхөрлөвгөн харж хайр шингэсэн харцаар гараад инээмсэглэн. Ирмөнч зөв зүйл хийж байгаа дан тун шиг сэтгэл хангалуун байх бөгөөд очих газраанч товлож амжижээ. Замынхан талд орж байтал хүсэлжин би засмаар байна. Тэр дэлгүүрийн хажуу төр зогсъё. Хажуугийнх нь хоолны газар гуйж ороод би засъя гэлээ. Залууч ихнэрийнхэн хэлснэр хийгээд түүнийг бие засахаар орсон хойгуур галааснаас нь тамхи гарган ирж асаава. Хүсэлжин бие засч аваад хоолны газараас гарч ирмэгцэн гараан урдсан гүн санаалаа. Хэдий бүрхэг өдөрчгэлэн намуухан тогтун өдөр байв. Бүсгүй яг ийм өдөрт хамгийн их дуртай. Одохгүй орох барооны чигч хүртэл үнэртэй дэхэлсэн нь түүний мэдрэмжийг хөглөн аяллыг нь улам амттай болгох хаж. Тэр машин рууган явхаар нэг алхаад зогдосов. Цааш хөдөлж чадсангүй. Учир нь түүний өмнө 2 хоногийн өмнө нүдэнд нь харагдаж сэтгэлд нь тодорсон хизээний танил хашаа дурын харагдана. Тэр урд нь хизээжин дэрж байгаагүй төдийгүй энэ хашааг нээгч удаа харж байгаагүй. Додроос нь ундран гарч ирсэн тэр төсөөлөл нь энд бодитоор оршдгийг харсан хүсэлжин тэр зүг рүү эргэлзээгүйгүй лээ. Машиныхан ард эхнэрээсээ нуугдан зогсох Ирмөн түүнийг харсангүй. Хүсэлжин замын цаана гарсан хашаар уган гүйсээр очоод хаалганд нь хурж үзэхтэн өмхөрч муудсан хашааны завсраарч гараад амжив. Гайхалтай. Бүр байж боломгүй юм гэж шивнэн хэлэхтэн гэрийн хан төшөөлөн хөмөрч тавьсан төмпөн дээр харцсан тогтоолоо. Гэлбагийн хувцсан угаадаг төмпөн дүрээрээ харагдана. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл Mbook аппликейшн болон Mbook Web-ээр сонсороо.